Хай өглөөний минь үжис вег глобийн гэр бүл тавтай мөрөл. За өнөөдөр та бүхэндээ маш гоё смути бэлдэж харуулъя. Орцонд маань ердөө 3-4 зүйл байхтай л хангалттай. Кал, оранж, үгүрцээ, мөн дээрээс нь coconut water байхтай л смути маань бэлэн болно гэж боддоо. Энэ смути маань ямар ашиг тустай гэж бодож байна? Арсыг толгор болгоно, биеийн эрч хүчийг сайжруулна. Сайхан биш гэж үү? Мэдээж жимс ногооныхоо ашиг тусыг дурдахгүй бол болохгүй. Оранж маань витамин С-ний өндөр агуулмжтай хөгшрөлтийг удаашруулна, коллагены үйлдвэрлэлийг дэмждэг учраас арсыг толгор байлгахад маш их тусалдаг. Мөн эслэгээр баялаг учраас гөрөлзөх хөдөлгөөнийг сайжруулна. 85-аас 90% нь ус агуулдаг тул биеийн шингэнийг маш сайн нөхдөг. Харин кал маань А, С, К витаминаар баялаг, төмөр, кальц, магний эрдэс бодис ихээр агуулдаг, антиоксидантаар баялаг учраас бие дэх өрөвсөл, хор тавдар, зүрхний өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Мөн холестерины хэмжээгч бууруулна. Та бүгдийн хамгийн сайн мэдэх үгүрцээ маань 95% нь ус агуулдаг учраас биеийг маш гоё чигшүүлж өгдөг. Витамин С, К, магний, каль, эрдэс бодис их агуулдаг учраас ясанд маш сайн нөлөөтэй. Ус ихтэй хөнгөн хүнс учраас ходоодонд хурдан шингээж хоол боловсруулах үйл ажиллагаа болон биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Арсыг маш сайн чийгшүүлж өгдөг гэж боддоо. Харин коксны ус маань байгалийн сахар, аминд маш ихээр агуулдаг учраас энерги хурдан нөхөж ядаргааг тайлдаг. Мөн цусны даралтыг зохицуулж зүрх судасны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Усны агуулмж өндөртэй учраас биеийг маш сайн чийгшүүлж өгөхөөс гадна арсыг дотроос нь тэжээж, гэрэлтүүлж толгор болоход тусалдаг шидэт ус байгаа шүү. Маш гоё ингээд миксүрсэн байна. Олигдсан байна. За ингээд оцгоё. Амар гоё амттай харагдаж байна. Үнэхээр гоё амттай байна. Манай хоёр хүүхдээ ч гэсэн басхаас нэг бэлдээ тавьчихна. Маш дуртай одоо тавьсан ч гэсэн хараарай. Like, share, subscribe.